За өнөөдөр юун тухай мэдээлэл вэ гэхээр би сүүлд одоо онлайн дээр аялангаа мөнгө олох боломжтой гэдэг одоо рил постууд оруулсны дагуу хүмүүс маань маш ихээр битсэн. Яаж вэ те? Яаж үнгүй аялдаг болох юм бэ? Яаж мөнгө олох юм бэ гэж асуусан. За тэр дагуу энэ лайв явж байна. За та тэгээд хэрэгтэй нэгэнд нь энэ лайвыг шеэрлээд өгөөрэй. Өөрөө анхааралтай бас сонсоорой. За өнөө цагт бид нар маш их бизнесийн боломж олцоог хайж байна. Ягаад тэгэхээр мэдээж улс төрийн байдал улам хүндэрж байгаа. Энэ тэмдгүү дайн байлдаантай байна. Дэлхийн эдийн засгийн хямрал бол одоо нэлээд өндөр хэмжээнд явж байна те. Юмны үн асар их өссөн. Бидний цалин мөнгө гэдэг юм хурцгүй байгаа. Бензин тос, газрын тос, газ гэдэг юмны үн бол одоо маш их өсөж байна. Улам их өсөх нь тодорхой болоод байж байна. Дараагийн дайны нөхцөл байдалтай байгаа улс орнуудын байдал одоо улс орнуудын тоо нэмэгдсээр байгаа. За энийг яагаад би ярьж байгаа вэ гэхээр энэ бүгд бидний ахуй амьдрал өдөр тутмын маань бидэнд одоо өдөр тутмын маань амьдралд маш ихээр одоо асар хүчтэйгээр нөлөөлж идэг. Ядангуяа манай Монгол шиг хоёр том гүрний дунд далайд гарцгүй тэгээд ингээд бүхэл зүйлээрээ энэ хоёр улсаас хараат байж идэг. Ийм орнуудын хувьд бол бид нар дэлхийн улс төрийн болон эдийн засгийн байдлаас хамааралтайгаар бидний амьдрал явагдаж байдаг нь гашуунч гэсэн одоо туйлын үнэн маань байгаа дээ. За тэгэхээр бид нар одоо улс төрийг шүүмжлээл эсвэл ямар нэгэн хэн нэгний засгийн газрыг шүүмжлээл, уурлал, бухимдал, дээшээ хараад хөвтөөд эсвэл залбирч мөргөөд ингээд бол нэмэргүй гэдэг нь тодорхой тий. Бид нар өнөөдөр хүртэл юу ч тус болсонгүй. Тэгэхээр хүмүүс өнөөдөр маш их нээлттэй болж маш их боломж болцоог ирж хайдаг болчиход байна. Одоо ерөөсөө яаж би нэмэлт орлоготой болох вэ? Яаж би мөнгө олдог болох вэ? Энэ цалин хөрөлцөхгүй байна. Энэ тэтгэвэр хөрөлцөхгүй байна. Энэ хүүхдээ хараа гэртээ сууж байна. Нөхрийн маань цалин хөрөлцөхгүй байна гэсэн хүмүүс одоо өдөр болгон маш ихээрээ холбогдож байна манайхаа. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа юм гэхээр эдийн засгийн байдал угаасаа хүндэрсэн юмны өндөр болсон учраас цалин мөнгө хөрөлцөхгүй байна. Тэгэхээр хүн болгон яаж энэ хэцүү бэх одоо цаг үеийг даван туулах вэ гэдэг дээр ерөнхийдөө анхаарал тавиад эхэлсэн. Тэгээ бидний нэг актер үг байдаг шүү дээ тий. Ер нь бол сайн цаг бидний өнгөрсөн цаг үед бол сайн цаг байсан тий. Бэлэнчлдэг сэтгэлгээ хүмүүст их суусан юмнууд бэлэн сайн цаг байсан дэлхийд дахнараа тэгвэл өнөөдөр сайн цаг сул дорой хүмүүсийг бүтээдэг байх нэ. Тэгээд нөгөө бэлэнчлээл ингээ хараад иждэг хүмүүс их болсон гэсэн үг. За тэгвэл үүнийг дагаад сул дорой хүмүүс чинь эргүүлээд муу цагаа авчирдаг юм байна. За тэгвэл одоо дайн байлдаан эдийн засгийн хямралгаа муу цаг ирж байна. Муу цаг эргээд хүчрхэг хүмүүсийг бий болгодог. Тэгэхээр одоо энэ муу цаг дээр тэмцээд би яаж амьдралаа сайжруулах вэ? Би яаж одоо яг ингээл амьдрал минь дуусчихна гэж үгүй байх ёстой доо гэд энэ тэмцэж ирж хайж байгаа хүмүүс чинь ийм хүчрхэг хүмүүс бүрдэж би болох гээд өөрийгөө бүтээгээд өөрийгөө засаад өөрийгөө бүтээгээд өөрийгөө нээгээд одоо гэрээ засаа тэгээд төрөө засах хэмжээний одоо шат ахаад явна шүү дээ. Тийм учраас энэ одоо зүй тогтлынхоо дагуу тий цаг үеийнхээ зүй тогтлын дагуу явагдаж байгаа процесс юм байна гэж нийтэд нь бол харж болно манайхаа. За би лайвныхаа хүмүүст хандаж хэлэхэд би энэ ийшээгээ харж яриад байгаа нь би энд компьютер дээрээ бас зум явж байгаа юм шиг манайхаа. За тийм учраас би та нар лугааныг хараад тэр энд бас ингээд зум явж байгаа. Тэгээ та нар лугааныг хараад тэгээд юуруугаа дэлгэц рүүгээ нэг хараад ингээ ярих болно. Тийм учраас намайг өөр тийш хараад хахад битгий гахаарай. За тэгвэл өнөөдөр бидний амьдралын аягүй чухал хэсэг нь аялал байгаад идэг. Гэхдээ хэдийгээр эдийн засаг хямарсан хэцүү байлаа ч гэсэн бид нар хүн лэмч аялна гэдэг нь бол тодорхой тий. Аялсаар байгаа. Тэгэхээр аялал нь амьдралын нэг хэсэг юм бод хэдүүлээ энэ аяллыг яаж үнгүй болох вэ? Яаж хямд болох вэ? Төвөгтэй биш болох вэ? Стрессгүй болох вэ? Дээр нэмээд яаж бид нар аялангаа эсвэл хямд аялангаа эсвэл үнгүй аялангаа дээр нь бүр нэмээд мөнгө олох вэ гэдгийг би хэлж өгье гэж хүмүүстээ үнэхээр их бодож байгаа. За би энэ бизнест яг жил 6 сарын өмнө яг бизнесээр нь ажиллаж эхэлсэн байна. 22 оны 12 сард
би анх за энийг би бизнес болгоё. Энийг би амьдралынхаа нэгэн одоо нэмэлт орлого болгоё. Дээр нэмээд би өөрөө гэр бүлийнхээ аяллыг үнэгүй болгоё гэж би шийдвэр гаргаж ирсэн. Энэ бол ерөөсөө хол биш. Жил гаруйхны өмнө 24 онд эхэлсэн гэдэг чинь өнөөдөр 25 оны 6 сар яг жил 6 сар болж байна. Тэгэхээр энэ богино хугацаанд юу боломжтой юм бэ гэдгийг би харсан тухайга та нартай одоо хэлж өгч байна. Юу боломжтой байсан бэ гэхээр би үнэгүй аялж чадах юм болох юм байна гэдгээ би энэ хугацаанд ойлгосон байна. Дээр нэмээд нэг $500-аас $1000 бол нэг хэцүү биш юм байна гэдгийг бас ойлгосон байж байгаа. За $500-аас $1000 гэдэг бол за $1000 гэх бүхэл нь аваад үзье. За $1000 4 сая төгрөг. 3 сая гаруй төгрөг. 4 сая орчим тийм ээ. Тэгэхээр 3 сая гаруй төгрөг таны нөхрийн цалингийн хажуугаар, таны тэтгэврийн хажуугаар, таны өөрийн чинь ажлын одоо орлогын хажуугаар, өөрийн чинь бизнесийн хажуугаар нэмэлтээр 3 сая төгрөг ороод ирээд байх юм бол зүгээр $500 гэхэд одоо сая 2 сая орчим төгрөг орж ирээд байвал таны амьдралд нэмэр болох уу гэдэг асуулт. Асуулт бол ерөөсөө орлого бол хизээч илүүдэхгүй. Дээр нь яаж орлого олох вэ? Ямар салбаруудаас олох вэ гэдгийг ойлгож ухаарах нь бидний одоо цагийн одоо зорилго болоод байгаа байхгүй. Одоо та нар маань одоо нэр анзаарж байгаа бол онлайн дээр мөнгө олох түн буман боломж болцоонууд нэгдээд байгаа. Үнэнхээр их боломж болцсон. Дэлхийд дүүрэн боломж байна. Хэрвээ та үнэхээр нүдэ нээгээд би өстэй өөрчлөлтийг хий, би энийг сурыг мэдээ гэдэг юм бол үнэхээр их боломж болцоо байна. Хамгийн гол нь та гол нь тэрийг олж харж гин үү? Яг зүйтэй одоо сувг шуудуугаар мэдээллийг авч байна уу? Тэр нь л айгүй чухал болоод байгаа болохоос маш их боломж олцоо. За тэгээд маш олон боломж олцооны мэдээж би хамгийн шилтгэн гэж хэлэхгүй. Гэхдээ энэ сайн боломжуудын нэг нь бол энэ одоо далайн аяллийн компани аялангаа мөнгө олох байгаад байна. Окей. За одоо зэдэв рүү оръё заяа. Би яагаад энийг хийсэн тухайгаа та нартай хэлдэг нь ерөөсөө ийм богинохой хугацаанд боломжтой шүү гэдгийг хэлэх гээд байна. За би өөрөө бол намайг таньдгүй хүмүүстэй өөрийгөө танилцуулахад Австри улсад амьдардаг 22 жил болж байна. За тэгээ үе мөндөр өртөгтэй оронд амьдардаг ч гэлээ гэсэн жилдээ 2-оос 3 аяллыг одоо үн төлбөргүй хийж одоо чаддаг болсон байна. Энэ аяллалынхаа компани хүчээр. За дээр нь би сүүлийн 12 жилд гэрээсээ онлайнаар охиныхаа хажууд бүтэн цагийн ээж байхаар шийдвэр гаргаж одоо онлайнаар ажилладаг юм ээж байгаа. Тийм учраас би маш олон хүмүүст урам зориг бас та нарыг би чадах юм байна. Энэ хүн чадж байгаа бол би чадах юм байна гэдэг итгэл найдварыг өгөхийг бас хүсэж явдаг хүн байж байгаа. За тэгээд дээр нэмээд онлайн сургалтууд, онлайн одоо бизнесүүд ямар одоо сувгууд байдгийн, ямар салбарууд байдгийн, түүнээс аль нь надад таарахын тохирохын миний сурсан мэдсэнтэй, миний мэддэг чаддагтай, боловсралтай эсвэл онцгой авьяас дуртай сонирхолтой зүйлтэй маань аль нь тохирж өгөх юм бэ? Түүн дээр зөвхөн тэр нэг одоо цагийн энэ нэг арга барилыг сурчих юм бол би чадах юм байна гэж одоо бодож байгаа хүмүүс ахын бол миний одоо онлайн сургалт нь би онлайн бизнес хэрхэн амжилттай хийх бүтэн жилийн хөтөлбөрт маань хамрагдаарай гэж нэмэлтээр энэ завсар бас авчуулаад ингээ хэлчихье за. Тэгэхээр үнэхээр би онлайнаар ажил сурмаар байна гэж байгаа хүмүүс маань юуны лайвынхаа төгсгөлд Zoom-ийн төгсгөлд над руу холбогдоод сургалтын тухай мэдээлэл аваарай. Окей. За бүх юмыг бид нар сурах боломжтой. Бид нар хинч байсан гэсэн эхээсээ юм сурцсан төрдөггүй тийм ээ. Тэгэхээр хэрвээ чи сурах гэж бодох юм бол боломжтой л гэдэг нь ойлгомжтой байдаг шүү. Окей. За энийг ингээ хэлээ. Тэгээд дээр нь би бол ерөнхийдөө онлайн бизнесүүдийг хүмүүс залуучуудын бизнес гэж ойлгодог. 35-аас доош насных нь хийж гэн ер нь бол нийтээрээ тий нэг 80-90% нь дандаа залуучууд хийж гэн. Гэхдээ бид нар одоо 60-70-80-ад онохон юм бол 40 нэмэх настай юм бол тий бид нар ч гэсэн хийх боломжтой маа гэдгийг хүмүүст маш ихээр түгэж урам зориг өгж байгаа одоо баг анхны хүн гэж бол би өөрийгөө хэлнэ. Ягаад гэвэл чи өөрийгөө хоцрогдсон гэж бодоод байна уу? Чи өөрийгөө хөшин гэж бодоод байна уу? Үгүй шүү дээ. Сурах юм бол бүх юм боломжтой. Би ч гэсэн яг тэр үеийн төлөөлөл байна гэж та нартай урам зориг өгч сүүлийн үед маш их дижитал маркетинг болон онлайн бизнесийн одоо сургалтуудыг хийж хүмүүст мэдээлэл өгч тэгээд маш олон хүмүүсийг сургаж тэр хүмүүс маань өөрсдийнхөө ур чадварыг сайжруулад мөнгө олох ур чадвар онлайн дээр мөнгө олох ур чадварыг сурахгүйгээр өнөө цагт бид нар нэмэлт орлоготой болох боломжгүй. Яг тэгэхээр бид нар 24 цаг байгаа. Тийм биз?
24 цагийнхаа 8-д нь ажил хийж явчаад дахиад 8 цаг ажил хийх явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нэмэлт орлого гэж юу хэлээд байгаа юм гэхээр онлайн дээр мөнгө олохыг л хэлж байгаа. Онлайн дээр чи ажил сурахгүй бол чи өөрийнхөө хөл сурсыг урсгаад 10 20 одоо 14 цаг маг тэрнээс илүү ажиллах боломжгүй тий. Тэгээд хүний эрч хүч энерги гэдэг юм хязгаартай цаг гэдэг юм чи өөрөө 24 хүн учраас тийм олон одоо цагаар ажиллаад илүү их мөнгө олно гэсэн боломж байхгүй. Одоо цагт суралцсан хүн л нэмэлт орлоготой болно. Энэ бол үнэхээр хатуу үнэн шүү. Тэгэхээр суралцахад бэлэн бай, хөгжөхөд бэлэн бай, цаг үетэйгээ хөлнийл, технологийн, техникийн 900-д боломж олцоонуудыг ир хай, тэгээд нэгийг нь сонгож аваад шийдвэр гаргаад явж ор. Тэгээд тэр урамтай, зоригтой тань заагаад үгүй хэлээд үгүй гэсэн хамтдаа хөгжих гэсэн баг хамт олон тэр хүмүүсийн хүрээлэлд ор. Эерэг тэр хүрээлэлд хүсэл мөрөөдөлтэй, зоригтой тийм хүмүүсийн хүрээлэлд байна гэдэг бол та өөрөө чирэгдээд бүтээн босгогдоод тэ ингээ явцдаг. Хэрвээ чи эргэн тойронд чинь яста тэр бензиний үн нэмэгчлээ, энэ тэгчлээ, тэр энийг хэдэн 126, энийг хэдэн л уурчд гээл хараад өрөөгөл хамаг амьтыг загнаас суудаг тэр хүмүүсийн дэрэгдэл байгаа дэвэл та яг тэрний нэг л болно. Ийм л байдаг. За тэгээд энийг ингээд яг завсар нь хэлээд өгчээ. Илүү их юм ярьж байна те. За лайв үзэж байгаа хүмүүс маань зөндөө олол олцсон байна. За тэгээд үндсэн мэдээлэл рүүгээ оръё. За ямар учраас би аялын бизнес дээр амжилттай байж чадсан бэ? Яагаад гэвэл энэ компани гайхалтай сайхан боломжийг олгодог учраас энэ үн зөв мэдээллийг авсан учраас баггүй юу. За энэ компани тухайд гэх юм бол Америкийн нэгдсэн улсын компани, далайн аяллаа компани. За далайн аяллах бэжэж манай Монгол одоо далайд гарцгүй юу яриад байна гэж асууж иж болно те. Гэхдээ бид нар одоо ковидоос хойш Монголоос их 6,000 одоо аялагч нар аль хэдийн энэ аяллаа компаниар клубээр аялчаад байна. За дээр нь 3 гэр бүл хурмаа хийчихэд байна гэдэг бол энэ хангалттай том, хангалттай сайн одоо мэдээ тийм ээ баримт нотлогоо. За тэгвэл энэ дээр одоо сардаа 10,000-аас 20,000 доллар олдог цалин авдаг хүмүүс байгаа. Энэ бол бас хангалттай том нотлогоо гэж бас би хэлмээр байна. Монголд яг тантай адилхан 24 цагтай төвчрээтэй удаатай Улаанбаатарт яг адилхан стресстэй энэ нийгэмдэр одоо яг тантай адилхан шүү. Яг үнэндээ хоёр толгойтой биш, 4 гартай биш. Яг тантай адилхан хүн 10-аас 20,000 долларыг энэ аялын компанид олж байна. Энэ бол зүгээр баримт шүү. Би ерөөсөө нэгч худлаа юм ярихгүй байгаа шүү. Окей. За тэгээд та нар маань өөрсдөө би хаана яваад байна гэж үнэхээр эргцүүлэн бодож дүгнэлт хийх хэрэгтэй. Нэг зорьсон юмн дээрээ зориг болгоод цаг гаргаад зүтгээд яваад ор манахаа. За тэгээд аялал бол үнэхээр гайхалтай. Аялал бол хүмүүсийн одоо үнэхээр алгасаж болохгүй, орхиж болохгүй нэг салбарын нэг нь мөн тий. Тэгэхээр хүн болгон аялахыг хүсдэг, өндөр зэрэгэлтэй гоё аяллуудыг авахыг хүсдэг, дэлхийн улс орнуудаар явахыг хүсдэг. Гэтэл дэлхийн улс орноор явна гэхээр маш их мөнгө орох болоод байдаг. Нэг дор их мөнгө төлөх болоод байдаг. Тэгээд энэ аялын компани давуу тал нь ерөөсөө хүмүүс яагаад тэр аялын компаниг ямар гоё юм бэ гэж хүлээж аваад байгаа юм бэ гэхээр ерөөсөө сар болгон чи дарамтгүйгээр стрессгүйгээр нэг багахан мөнгийг хуримтлуулад түүнийг хадгалж байгаад аялдаг байгаад байгаа. За тэгвэл ямар хуримтлууд үүсгдэг юм бэ гэхээр $50, $100, $250 хуримтлуудыг сар болгон үүсгээд түүнийг дабл дагаад, даблт нь гэдгийг ойлгож байгаа тийм нэг 2 дахин өсдөг. За $100 хийгээд хадгалаад байгаа хүмүүс маань $200 таа болоод $250 хийгээд байгаа нь $500 таа болоо явдаг байна. За тэгвэл $50 хуримтлал гэж байгаа. Тэр нь яг уу компани хамгийн одоо шилдэг хамгийн сайн одоо саналуудыг хамгийн хямдхан саналуудыг хүлээж авдаг давуу талтай клубын гишүүн болцсон. Тэгээд түүгээрээ 17% хөнгөлөлт идэлээд аялдаг зочдууд болон газрын аяллаа хямдралуудыг бас идэх боломжтой. Ийм одоо $50 бас хөрөнгөлөлт байдаг. Тэр нь бол өсөдгүй байна. За тэгэхээр зэрэг хүмүүс юунд анхаарал тавих юм гэхээр $100 юм уу $250 хөрөнгөлөл сар болгон үүсгэж явж байгаад би гэр бүлээрээ аялж болно. Эсвэл хань ижилдэг, эсвэл найзтайгаа, эсвэл ээжигээ аваад хоёр том хүн ерөөсөө энэ хөрөнгөлөл дээр аялдаг байгаа шүү. Хоёр том хүн аялах бүрэн боломжтой ажилладаг. За мэдээж хэрэг багнаас нь хүүхдүүд нэмж орж ирэх юм бол компаниас хамаараад усан онгоцны тэр аль улсын ямар онгоцын гэдгээс хамаараад хідэн одтой яадгийг гэдэг програм, хөтөлбөр, маркетинг бүх юм нь одоо компани болгон өөр байгаа шүү дээ. Тэр үед хувилрал болгонд өөрчлөгдөж явж байгаа тийм. Тэгэхээр тэндээс хамаараад
нэмэлтээр одоо 2 хүнээс гадна нэмэлтээр орж иж байгаа 3 дахь том хүн, 4 дахь том хүн эсвэл 3, 4 дахь орон дээр хүүхдүүд явах өдөр бол тухайн компани одоо онцлогоос хамаарат ямар үнэ нэмэгдэх вэ гэдэг нь тухайн захиалах үед гарч ирдэг. Окей. За тэгвэл Америкийн компани байна гэсэн 15 жил үйл ажиллагаа зах зээл дээр явуулж байгаа юм байна. Маш шилдэг одоо networkтэй 100 компани тоонд нэлээд дээгүүр одоо чагсаа явж байдаг ийм компани байгаа. Аялын компани гэдэг бол үнэхээр одоо маш баян одоо салбар. Аялал гэдэг маань өөрөө маш баян салбар. Дээр нь далай гэдэг маань, ус гэдэг маань дэлхийн хэдэн хувь нь ус билээ. Энэ бол маш том зах зээл. За үүнийг ашиглаж байгаа бид нар одоо үнэхээр энэ том зах зээлийн өсчүүх хүнийг хэсэг нь болох бүрэн боломжтой байж тээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар сая гаруй одоо гишүүд энэ манай одоо энэ клубийн гишүүн болсон одоо байдсан байна дэлхийд дахинд. Тэгээд эдгээр одоо орнуудын нэгтэн Монгол маань одоо үйл ажиллагаагаа явуулаад бас нэлээд олон жил болсон байгаа юм билээ. За би бол хувьдаа 1 жил гаруй болж байна. За хэдүүлээ тэгвэл юунаас нэхлэх вэ гэхээр ямар даваа талтай юм гэдгээ мөнгөн даблдад юм байна. Стрессгүй нэг дор их мөнгө төлөөд одоо явчаад ирэхээрээ зэрэг нөгөө төлсөн мөнгөнийхөө төлөөс бүтэн жил дахиад хөдөлмөрлөх болдог. Эсвэл яаж игээд нэг удаа аяллаа ямар ч л байсан хүн байнд аялье гэд гэр бүлээ аваад өөр зээл хийгээ яваад ирдэг. Нөгөө өөр зээлээ төлөх гэж дахиад дараагийн 1 2 жил юу аялах мантай ажиллах шаардлагатай болдог. Ийм их стресс дарамт ингээд үүсдэг байсан. Тэгвэл одоо сар болгон өөрийнхөө мөнгнөөс нөгөө өстө хоолоогоор хавар гарна гэдэг үлээ нэг л мэдхэд өргөдчдөг нөгөө нэг мөнгнөөсөө одоо бүр сахилга баттайгаар хуримтлал руугаа хадгалаад явдаг. Өөрийнхөө дансыг одоо хаан банкныхаа дансыг одоо аяллахын компани данстай холбочдөг. Сар болгон таны данснаас чинь $100 чинь татаад явдаг гэсэн. За ингээд татаад явсны дараа таны мөнгө $100 та татуулаад байгаа боловч $200 буюу 700 гаруй мянган төгрөг болж таны хадгаламжийн дээр чинь нэмэгцээр идэг. Сар тутам таны мөнгө одоо 2 дахин үржээл хадгалагдаад явдаг. Окей. Тэгэхээр энийг нь хүмүүс стрессгүй гоё ингээд цоглуулж хаад аялах гэж маш ихээр ингэж одоо сүүлийн үед аялдаг болчиход байгаа юм. Гол нь энэ байгаа. За тэгвэл энэ нь ганц миний биш. Миний одоо дахиад гэр бүлийн 2 том хүний бүтэн үн байна гэдэг маань бас маш чухал тийм ээ. За энэ аялал нь зөвхөн одоо зүгээр л нэг далай дээр хотоос хотын хооронд тэвлээ яваад байдаг нэг юм онгоцнууд байдэн шүү дээ. Одоо ингээд хятад бол том улс тэгэл далай ихтэй тэгэл хотуудын хооронд явдаг нэг онгоцтой андуурч ерөөсө болохгүй. Энэ бол маш өндөр зэрэглэлийн одоо 5 одтой, 6 одтой 4-өөс эхэлсэн ийм одтой том өндөр стандарттай онгоцууд явж байгаа. Энэ онгоцууд хэрв тэр дэлхийн нийтийн одоор одоо стандарт нь хангагдсан юм бол тэрэн дээр зочид буудлууд нь 5 одтой гэсэн үг. Дэлгүүр хашаанууд нь, үйлчилгээнүүд нь тэр нөгөө одоо хоолны газрууд те тэр ресторанууд маш өндөр зэрэглэлтэй тэр байтугай дэлхийн хэмжээний 3-аас 6 одтой нийтлэлийн тоогоочноор ажилладаг тэр бүхэл бүтэн одоо онгоцыг удирдах явдаг, хоол галтгоог нь удирдах явдаг ийм одоо өндөр зэрэглэлтэй онгоцууд явдаг юм аа. За тэгээд энэ онгоцны мэдээж хэрэг аялагчийн тоо бол онгоцноос хамаарат өөр тий. За 700-аас 30000 40000 аялагч явах боломжтой ийм онгоцууд байждаг. За 6-аас 23 давхар байшин гэсэн үг. Тэгэхээр нэг үгээр хэлбэл нэг ийм жижиг хэмжээний хот явж ийн гэж ойлгож байна. Тэгэхээр яагаад энд ийм өндөр байгаа юм бэ? Юу хийх юм бэ тэрэн дээр гэж бодож иж магадгүй. Тэгэхээр би анх аялахынхаа өмнө бас бодохдоо би өөрөө говийн хүн байгаа. Тэгээд уснаас айдаг болохоор битүү цонхгүй өөрөө захиалаад ингээ анхны аялалтаа гарч исэн. Тэгэхэд ерөөсөө маш өндөр, маш том, нүсэр том хүлэг учраас ерөөсөө усан дээр явж байгаа гэж мэддэхгүй байсан. Би одоо дотор мухаарах ч юм уу ус их ус харахаар юу ч болох юм гэж бодож исэн бол зүгээр л нэг юм том үйлчлэгээний төв дотор эсвэл нэг том буудал дотор байгаа юм шиг л байдаг. За тэгэхээр тэнд та 10 хоногийнхоо аяллыг захиалсан байгаа бол аялах гэж амрах гэж та энэ онгоцон дээр гарсан юм бол тийм үү. Үнэхээр тухайн аялагч нарын тав тух хэрэгцээ шаардлага зугаа цэнгэл шоу одоо хүн аялж явахдаа яавал одоо гэж харагдیں۔ Ямар зүйл хэрэгтэй байдгийг тэр уус бассейн одоо юу гэдгийг одоо тэр усан парк тэгэл тэр нөгөө хулгана гэдэг галзуу хулгантай онгоц хүртэл байна. Хурдны нөгөө нэг
Формула 1-ийн машинууд уралддаг онгоц хүртлээ шүү дээ. Тэгэхээр бүх одоо хүний зугаа цэнгэл зориулсан бүх зүйл тэн дээр байждаг. Окей. Тэгэл дэлгүүр, брендийн дэлгүүр хошоо, тэр казино, тэгээ тэр шоу арга хэмжээ, дуу хөгжим, цирк, театр, кино тий. Ингээд та тэр онгоцон дээр суусан цагаас хойш ерөөсөө та нөгөө жинхэнэ утгаараа л одоо бүх юмыг нэг дороос аялж амарна. Бид нар чинь бусад тохиолдолд яадаг вэ гэхээр нэг юм үзэх гээд нэг газар очичдаг, нэг буудалд байрлцдаг. Тэгээд нэг юм үзэхээ гадагшаага гараа явдаг, дахиад мөнгө төлөх болдог. Тэр буудлаасаа гарлал бол гарсан болгондоо буудлынхаа мөнгийг нэг удаа төлчихөж байгаа ш. Тэгчээд юм үзэх болгондоо мөнгө төлнө, хоол идэх болгондоо мөнгө төлнө. Ингээл нэмэлтээр маш их нуугдсан зардлууд маш их мөнгө төлдөг. Тэ? Гэтэл усан онгоцны энэ аялал маань нэг л та онгоцон дээр суудсан бол ерөөсө бүх юм нь үнэгүй байж идэг шүү. За энэ дээр үнэтэй хэдий юм байгаа би тэрийг яг товчхон хэлээд өгье. Мэдээж та согтууруулах ундаа одоо алкогольтой ундаа уух бол үнэтэй байждаг. Энийг багцлаад хямдхан авахаас боломжтой байждаг. За казино та тоглох юм бол мэдээж өөрийнхөө мөнгөөр тоглоно. Брендийн дэлгүүрүүдээс худалдаа авалт ивэл мэдээж өөрийнхөө мөнгөөр тоглоно. Өөрийнхөө мөнгөөр аавна. За тэгээд тухайн онгоц болгон бол өөр байд юм билээ. Зарим онгоцон дээр бол интернет худалдаж авах шаардлагатай байдаг. За усан онгоцны өөрийн интернет гэж байгаа. Бүх аялагч нартай аппликейшн суулгачдаг. Тэгээд тухайн одоо онгоцон дээр хөтөлбөр одоо тий одоо маргааш өглөөний 6 цагаас хойш оройны шөнийн 2 цаг хүртэл одоо яг ямар үйл ажиллагаа байгаа вэ гэдгийг таны аппликейшн дээр ингээ хуваар нь ингээ өдөр өдөрт гараа явдаг. Та уцаа үзэл би тэр өөрөө тэр давхрын тим болонд тэр театрт нь тийм ээ ийм одоо концерт болох гэж байгаа юм байна. Тэнд гоё амьд хөгжимтэй бүжиг болж байгаа юм байна. Тэнд гоё шоу болж байгаа юм байна гэдэг ингээ юмнуудаа хараад өөрөө зохицуулаад би алинд нь оролцож алинд нь одоо оролцохгүй байх вэ. За одоо тэдэн цаг гэхэд тэр улсын тэр хотод зогсох юм байна. Хот үзэх гэж байгаанууд нь буугаа явчих юм байна. Усан онгоцон хөдөлгөөс өмнө эргэж ирээд онгоцонтой суух юм байна. Ингээ бүх хөтөлбөрөө мэдчихийдэг. Тэгэхээр зэрэг яг хөө зүгээр Facebook, Instagram гэдэг юм олон нийтийн сүлжээний интернетүүд хэрэгтэй гэх юм бол нэмэлтээр интернет авах шаардлагатай болдог шүү. За нэг иймэрхүү юмнууд бол үнэтэй байждаг. За үсээ цэцүүлээ нүүрэндээ массаж хийлгээ гэх юм бол үнэтэй байсан. Миний сууд явсан онгоц гэхэд. За ямар ч хэсэн гэсэн ийм мэдээллүүдийг ингээд өгчий. Тэгэхээр бид нар ер нь бол энгийн нөхцөл дээр бид нар чинь нэг газар очиод аялж амрыг гээл тэгснийхээ дараа за нэг орой яваад нэг дисконд орчих хэд идүү хүүхдэн тэр буудалд нь хайчаа явчихлаа биш хүүхдээ чирээ явж болохгүй тэр нэг юм болоод байдаг те хүүхдүүдээ нэг юм үзүүлээ явна гэхээр нөгөө хүүхд тоглодог газар нь очиод дагаал ингээд өөртөө сонирхохгүй байсан ч гэсэн дагаал явдаг. За усан онгоцон дээр бол чи хүүхдүүд өөрийнхөө тоглох ёстой юмар тоглоо ээж нь бага насны хүүхдийг өдөр өнжүүлэх шиг цэцэрлэг ингээд тэнд нь үн төлбөргүй хүүхдийг чи хараад ээждэг чи одоо хүүхдээ тэнд одоо халуун байх юм бол одооны ийм халуун одоо аялжээ гэж бодоход хүүхдээ бага насны хүүхдүүдийн тэр газар нь орхичоод одоо хантайгаа буугаад хотоо үзэж явж агаад тий хотын аялал хийж одоо тэр тухайн улс орондоо үзэж харах юмаа үзчихэд орой онгоцон хөтлөхөөс өмнө буугаад амжаад хурж ирээд ингээд суучих юм байна тий. За тэгэх мэт энэ үнэхээр энэ танд хэрэгтэй бүх үйлчилгээг бодож төлөвлөсөн байдаг. Нэг онгоц шүү. Одоо 3-аас 4 мянган хүнийг авч явдаг 23 давхар онгоцууд байдгийг. За энэ бол хамгийн том нь. За энэ том онгоц гэхэд шүү. 2 одоо жуулчинд 2 аялагчид нэг хүн үйлчилж яадаг бодоо. Тэгэхээр тэрэн дээр 1000 гаруй 2000-ад ажилчид таны ая тухайг хангах гад одоо явж байгаа гэсэн. За 6 одтой багахан хүнтэй одоо тий 6 од гэдэг бол тансгийн тансаг үйлчилгээ, тансгийн тансаг онгоц байх гэдэг тийм. Тэгэхээр 6 одтойнууд нь бол нэг аялагчид бүр 2 хүн одоо таны ая тухайг хангаад үйлчлээд явж идэг гэсэн. За гэх мэт тэгэхээр зэрэг энэ дээрээс бид нар өөрсдийнхөө үн цэнтэйг мэдрэх, өөрсдийнхөө ноён юм байна, хатагтай юм байна гэдгээ мэдрэх энэ боломж ердөөсөө онгоцон дээр гарч иж олддог. Би бас хөгжилтэй оронд ингээл хүмүүс бас боломжоор хөндлөөлөл ингээл явж байгаа л гэж боддог байсан. Гэтэл яг усан онгоцон дээр гарсан хойно жинхнээсээ би өөрийгөө хатагтай гэж одоо тэр мэдрэмжэн дээр бол очиж чадсан. Орой болгон оройны зоог барихтаа тэр 5 одтой гоё өндөр зэрэглэлийн ресторануудад гоёлынхаа балаажийг өмсөө тий. Нөгөө шинэ жилээс өөр бусад өдөр өмсч чаддаггүй байсан гоё хувцсуудаа яг тэр усан онгоцны аялалд гарсан хойно өмсөж явах жишээтэй тий. Тэгээд ингэж гоё өндөр зэрэглэлтэй үйлчилгээг аваад ийм олон хоногийн турш явна гэдэг бол хүн
нөгөө нэг зүгээр нэг юм үүргэвч үүрээд хамгийн хямдхан буудал нь хаана вэ? Хамгийн хямдхан нэг үзчихээр юм хаа вэ гэд ингээд сүдэр бараадаад ч юм уу эсвэл ингээд одоо явахыг одоо хэлж байгаа юм биш. Энэ бол нэгэн төрлийн мэдээж аялал ингэж аялах дуртай хүмүүс байдаг тий. Гэхдээ би тэгэх ийм аялал дуртай биш. Би бол ингээд үнэхээр өдөр тутам амьдрал тэртээ хангалттай хүнд хэцүү байж штэ. Тэртээ тэргүй өргөвч байтугай бид нар бүхэл бүтэн амьдралыг хэдэн хүүхдтэйг үүрээд тэр одоо насаараа явж штэ. Тэгсэн мөртлөөс дахиад аялал нь бас өргөвчтэй аялал байгаад яах вэ тийм үстэй. Тийм учраас би үнэхээр амьдрал хэцүү юм бол нэг хэдхэн хоног ч гэсэн нуруунд дээрх бүх ачаагаа авч яад нөгөөрөө идэг хоолн санаа зовхгүй хүүхдүүдийнхээ үзэх юмд санаа зовхгүй би нэг өөрийнхөө ирэхээр наранд бие шараад ингээ хөвтийл та санаа зовхгүй нөгөөдөл чинь тоглох газараа хүүхдүүд ч тоглоол тэр тоглоомынхон талбай дээр эсвэл тэр усан парк дээр эсвэл тэр саксаа тоглоно гар бөмбөгөө тоглоно бүх юмыг тэн дээрээ тоглоо явж. Гэтэл би нэг ингээд наран бие шараа сайхан эсвэл нэг ном дуртай номоо уншаад ч юм уу тий ингээд хөвтмээр байна шүү. Тэгэхгүй нөгөөдөл чинь за одоо тоглоомноос ороод ирлээ идэх юм нэхнээ одоо нэг хаашаа авчиж нэг хямдхан шиг арай гайгүй шиг хоол идүүлчтэй гэдэг. Үнэхээр яагаад ингэж яриад байгаа юм гэхээр хоолны үнэхээр өндөр болсон шүү дээ. Монголд төдийгүй шүү. Одоо бид нар ерөөсө $50-оос доош 5 хоол идэхээ болчиход байна. Тэгэхээр энэ одоо хэцүү үе дээр усан онгоцон дээр та 24 цагийн турш өнгөө хоол чинь ингээд бүх төрлөөр бэлэн байждаг гэж боддоо. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг ингээд үн цэнийг бодоод үзэхээр зэрэг үнэхээр их үн цэнийг цаана агуулад байгаа. Үнэхээр их хэмнэлт байдаг юм а гэдгийг та нар маань ойлгох хэрэгтэй учраас би энийг давтан яриад байгаа шүү. За. Окей. За тэгээд дээр нь аялал хийж явахдаа тоглолт одоо entertainment тэр үйл ажиллагаа шоу арга хэмжээ гэдэг юм чинь өөрөө асар өндөр үнэтэй шүү дээ. Одоо бид нар чинь нэг тоглолт үзэх гэж яадаг гэж дор хаяжил $60-70. Тэгэл нөгөө одууд модууд ч бол $1000-оос доош билет нь олдохгүй шүү дээ. Буухгүй. Тэгвэл бид нар усан онгоцон дээр өндөр зэрэглэлийн тоглолтуудыг зүгээр л онгоцт аяллахын туршид өнгөө үзээ явж байдаг. Орой болгон. Окей. Орой болгон бүр хид хидээр нь үзээ явж байдаг. За тэгээд бодохоор энийг би үнэлж байна. Энэ бол үн цэнтэй зүйл байгаа. Дээр нэмээд хотоос хотын хооронд явах гэж бид нар за Европ жижигхэн л дээ бид нар машина унаал нэгээс нэг 5-6 цаг 600 км дээр одоо миний амьдардаг газраас Милан орно гэхэд 600 км байхгүй 6 цаг давтдаг. Одоо хурдны зам дээр шүү дээ тий. Тэгэхээр бас хурдан л явж байгаа л да. Тэгэхээр ингэж явдаг тэр хооронд бензин тос тэгэл тэр одоо хурдны замын татвар матвар гэл ямар их мөнгө орно. Дээр нэмээд барай явж байгаа хүн ядарна. Машинд явж байгаа хүмүүс бүр ингээд замд ядарчдаг шүү дээ. Удаан цагаар явах. Тэгээд нөгөө юмаа чирээл баглаад. За энэ бүх стресс чинь нуруунд дээрээс чи авагдаж хаягддаг юм аа. Тэгэхээр яадаг гэж усан онгоцондоо орлоо. Орсон цагаас чи хойш чиний чанамыг хүртэл чирүүлдэггүй. Чандамын чинь хідэн давхарт байх нь хамаагүй өрөөний чинь өвдөн дээр хүргээд тавьчихдаг. Усан онгоцноос буух үед хідэн давхраас буух гэсэн ч тэр хаалган дээр яг гарах хаалган дээр чинь бүх чандам савыг чинь авчраа тавьсан байдаг. Үйлчилгээ. Бид нар ингээд өндөр зэрэглэлтэй үйлчилгээг авч сурах хэрэгтэй. Тэрийг нэг мэдэрсэн хойно үйлчилгээ гэдэг чинь нэр ийм юм байд юм бэ штэ. Хүндлүүлнэ гэдэг чинь ямар сайхан бэ гэж бас тэрийг ойлгодог байхгүй тий. За тэгээд ийм өөр юм байгаад байгаа. Тэгээд замдаа нөгөө нэг одоо нэг хотоос нэг рүү одоо Испани Барселоноос Италийн Ром орлоо гэдэг чинь халуун орон дотор ингээ сайхан унтаал өглөө босгоод чинь Ромд зогсчих. За тэгээд Ром дээрээ буугаад үзэх харах юм ямар ихтэй вэ? Тэгээд үзэж байгаа орой дахиад хөдлөхөд дараа дахиад халуун орон дотор унтаад сэрхэд чинь дахиад өөр хотод очсон байдаг. Тэгээ одоо яг манай аяллаа нэг баг нь Аляскад явж байгаа юм билэ. Тэгээ энэ зуны хаалганд Аляска аялал аяйгуу гоё аялал сонгосон байна гэж би бүр бодоод байгаа хгүй. Яагаад гэвэл тэнд чи одоо ингээд цастай, усан дээр нь ингээд мөс хөвөөд тэгээ тийм газар шүү дээ тий. Тэгээ Аляска аяллыг хийж байгаа хүмүүс маань бол бүгдөө юм одоо бид нар халууцаад маш халуун байхад чинь бүгдөө яктай тий юутэй күртгтэй харагдаж байгаа хгүй тэр лайв юм харлаа өчигдөр. Тэгэхээр зэрэг ийм гоё аяллуудыг одоо манайхан хийж байна. Тэгээд хүн болгонд бол дэлхий тойрох бол одоо цагт амархан болжээ. Дэлхий бол их жижигхэн болж байна. Боломж болцоо улам их болж байна тийм болохоор үнэхээр үүнийг ашиглах юм бол таны гар дээр байна. Бэлэн байна.
Тэ? Ийм жоохон боломжоор зүгээр сар болгон үнэхээр мөнгө бол одоо стигнээр маш хурдан өргөддөг болсон. Манай Европод $100 биш үү? Нэг л удаа хүнсний дэлгүүр ороод жоохон хүнс авахд дуусчдаг мөнгө болчиход байгаа байхгүй юу? Тэгээ тэр л $100-аар талт хийчихэд байгаа байхгүй юу? Энэ гоё аяллыг хийхэд тулд. Тэгээ энэ гоё аялал чинь дахиад нэг том хүний аялал шүү, хоёр том хүний аялал шүү. За энийг мэдэх хэрэгтэй. За Монголд ч гэсэн ялгаагүй юмны үнэ маш өндөр өссөн байгаа шүү дээ. 1 кг ааруулын 68 мянган төгрөг үсттэй Монголд чинь. Тэгэхээр 2 кг бараг ааруулын үнээр шахвал одоо нэг аяллахаа өрнөлийг хийх гэдэг шүү дээ. 350 мянган төгрөг. Тэгээд тэрийгээ 700 мянга болгож хадгалаад явна. За энэ гоё боломжийг нь хүмүүс сайхан юм байна гэж хүлээж авдаг учраас энэ аялын бизнес маань бас маш хөргөжөө хөгжөөд байгаамаа. За тэгвэл энэ ийм гоё боломжтой юм бол би ерөөсөө аялагч болёо, стрессгүйгээр ингээд сар болгон хурдлаа одоо цуглуулж аваад аялья гэж байгаа хүмүүс бол би аялья гэдэг шийдвэрээ бол ингээд гаргачих чинь тий. Тэгэхээр аялах бол үнэхээр шалтгаан мундахгүй шүү дээ. Одоо жишээ нь манайханд чинь сая миний хамгийн анхны аялал дээр Араби Эмират, Дубай, Катар, Оман гэдээ явж явах үед 30 гаруй монголчууд 60 гаруй насны тийм их чах нартай тааралдж байсан. Тэгээд тэд нар нэг ангийнхан байсан. Ангийнхаа уулзалтыг сонгосон дээр хийжсэн. Монголчууд. За тэгэхээр энэ бол маш гоё одоо жишээ байгаа сте. Тэгээ өөртөө хэлжсэн шүү дээ. Бид нар бие биендээ үйлшин гэхгүй усан онгоцон дээр гарчгаараа зэрэг бид нарт ингээ хоорондоо ярилцах ингээ дотно одоо зөндөө их ярих юм байгаа шүү дээ. Тэ нэг ангийнхан чинь тэр маш гоё юм чөлөөтэй цаг их гардыг байна. Өөртөө ингээ наран биеэ шараад гоё хэвтэж байхдаа хоорондоо ярилцсан. Тэгэл бүх ямар хоол унд бэлдэн гэж цаг орох юм биш тэ. Гэх мэт ингээд бүх цаг таны одоо хэрэглээнд ингээ бэлэн байждаг тэ. Тэгэхээр тэр шоу арга хэмжээ үзэх харах юм нэг дор, амар хаялах нь нэг дор, хотуудаа үз чинь нэг дор тий. Зөвхөн энэ нэг аяллаар ийм олон зүйлийг нэг дороос авдаг. Тэгээ богино хугацаанд маш олон хотыг үзээд маш их одоо өөрийнхөө хот үзэж гин гингүүд чи хөлсөө гойжуулаад ингээл ядраал алхаал айгүй хэцүү байдаг штэ тэгж аялдаг штэ. Тэгвэл далайн аяллаа давуу тал нь өртөөсөө хот үзээд байгаа улс дамжаа яваад байгаа мөртлөө ядардаггүй. Ядрах ямар ч боломжгүй байж. Одоо хот үзээд өдөржин мотор яваад хөлөө өглөө гэж бодоход усан онгоц руу орж ирээл шууд шүршүрт орчоод гарч ирээл ширээн дээрээс сухад хоолоо идлээ шүү дээ. Ерөөсөө ийм гоё гэд бодоо. Эсвэл өрөөндөө дуудаад хоолоо идчих болно шүү дээ. Усанд орж ядраад байгаа юм бол тий. Тэгэхээр ийм гоё үйлчилгээ байдаг болохоор үнэхэрийн усан онгоцны далайн аялал гэдэг бол үнэхээр тансгийн тансаг хүнд үнэхээр тав тухыг мэдрүүлдэг. Тэгээ далайн аяллуудын гол зарчим бол нэг та манай онгоц дээр гарсан бол та заавал эргэж ирнэ. Ирүүлэх тэр бүх юмыг л тэнд хийсэн байдаг гэсэн үг байхгүй. Үнэхээр тэр хүнд дахин одоо дараа нь өстэй тэр онгоцон дээр сун дараа нь тийм уусаар явна. Далайн аялал шиг өөр одоо ийм тавтай тухтай гоё аялал алга гэж тэр хүн бүр мэдэрчдэг учраас нөгөө нэг донтно гэдэг шиг за одоо дараагийнхаа аяллыг хийя гэж бүр нэг аяллаас буугаал дараагийн аяллаа өсөн хүлээгээд ингэ байждаг ийм гоё байдаг шүү. За тэгээд энэ аялын тухай ярихдаа би өөртөө маш их баярлдаг, маш гоё байдаг болохоор би тэр мэдрэмжээ ингээд үнэхээр та нараас нууж чадахгүй ингэж гоё л хэлж ингээд та нарыг бүр мэдэртэлчээ хэлж өгмөр санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө үнэхээр шийдвэр гарга далайн аяллаар хоригдлоо үүсэг. Нэг л мэдгэд өргөдчдөг тэр $100 юм болов. Ялангуяа монгол хүмүүс ингээд мөнгө ерөөсө хоримтлж чаддгүй байхгүй. Банкндаа нэг хэдэн төгрөг аяландаа гэж нэг юм хадгалж байдаг. Нэг нь өвдлөө гэдэг. Нэг нь хүүгээ сургууль явах болчлоо гэдэг. Мэдгүй тэгэл дандаа бие биенээсээ аягүй мөнгө гуйдаг ард түмэн. Тэгээд бас их өвдөг хүмүүс. Тэгэл нөгөө нэг цуглуулж ясэн хэдийгээ за ямар аялныгээ цуглуулж ясэн юм чи ямар өвдсөн байгаа биш өхөөстөө гэж нөгөө мөнгө гаргаа өгчдөг. Ингээ ерөөсөө мөнгө хоригдлуулж чаддгүй. Би л хувьдаа тийм байсан. Би ингээд аялын энэ клубт элсэж те нэгдэхээс өмнө хоригдлол үүсгээл аялна гээл байж идэг нэгэн мөнгө угаал миний мөнгө ингээл гараа авчаад идэг. Ингээл ерөөсөө ингээ хоригдлол цуглуулж чаддгүй байсан шүү. Тэгэхээр энэ бол сахилга батагаар автоматар ингээд та энэ мөнгийг зөвхөн л аялахад л зориулна. Өөр ямар ч юмд хэрэглэх боломжгүй. Зөвхөн аялдаг мөнгө. Тийм болохоор та нар энэ мөнгөө зүгээр өстэй өөрийнхөө хизээ нэгэн өдөр хийх тэр одоо сайхан нөгөө жаргалдаа зүгээр өстэй зориулж байгаа өөртөө зориулж байгаа мөнгө гэж тооцоолж бол хадгал. За тэгээд 3 гэр бүл хурмаа хийчихэд байгаа гэж би бас түрүү хэлсэн тий. Тэгэхээр залуучууд хурим хийхийн төлөө
энэ дээр энэ гоё 5 отоо зэрэглэлтэй далай дээр хүлэг онгоцон дээр хормой хийгээд мөнгө цуглуулж штэ. Тэгэхээр тэр хоёрхан хүн мөнгө цуглуулах нь тодорхой авж яв, хуримдаа авж явах найзуудаа, гэр бүлээ, ах дүү нараа хүртэл хуримтлал үүсгүүлээд байж байгаа штэ. Дээр нь бас залуучууд ээж аваагаа танагтай байгаа дээр нь алтан мөнгө урмын хийлгийа гэд гоё хуримтлал үүсгэж байгаа. Тухай хүртэл сонсож байсан. Тэгэхээр өстө үнэхээр их гоё боломжууд байгаа. Насны гоё том үйл ажиллагаанууд, багаараа аялах тийм бизнес аялал гэх мэт ингээд хамт олонны аялал энэ өвөл бол нэг нэхмлийн үйлдвэрийнхээ тэр бөөнөр аялаад гэх мэт ингэж гоё аялдаг болсон. Тэгэхээр та нар маань энийг бол одоо нэн тэргуунд одоо амьдралдаа ингээ оруулж ирж хийх ёстой нэг зүйл чинь гэж бол бодож байна. Аялахгүй байл гэж байхгүй. Тэгэхээр аялах нь тодорхой. Тэгэхээр харин эрсдэлгүй, стрессгүй тэгээд хямд тэгсэн мөртлөө тансаг аяльяа л гэж заяа. Тэгэхээр ийм сайхан юм үнэндээ өнөөдөр хүртэл одоогоор дэлхий дээр байхгүй байгаад байгаа шүү. За аялын янз бүрийн юмнууд ярьж байгаа хүмүүс сүүлийн үед байгаа. Би бас энэ дээр нэг юм хэлээд өгчээ. Тэр одоо энэ дээр аялах юм бол ингэж гоё аялна, хөрөнгөлөл үүсгэж байгаад аялна гэсэн бас нэг тийм шин юм ярьж байгаа хүмүүс бас сонсогдож байсан. Би бас судалж үзсэн. Өөрөө нэг аяллаа компанитай одоо ажиллаж байгаа хүн чинь судлаа шүү дээ. Тэгсэн чинь тэр чинь ерөөсөө далайн аялал байдгүй юм байл шүү. Манайхаа хол юу яв? Андуураад буруу ойлголт авчив. Далайн круиз аялал, далайн усан онгоц тэнд байдаггүй. Зүгээр зочид буудлуудыг хуримтлал үүсгэж байгаа тэргээрээ оноо цуглуулад хуримтлуулсан тэр одоо мөнгө чинь оноо болоод тэр оноогоороо зочид буудлууд авдсан билээ. Нэг газар очиж 5 хонохыг нэг буудалд очиж 3 хоног хэвтхийг аялал гэхгүй манайхаа. Энд чинь аялал биш байхгүй юу? Аялал гэдэг чинь нэг газар очиод за яг нэг газрыг нэг бүр зорж очиод за би энэ хотыг бүр 5 хоногийн турш үзнэ гэд нэг одоо Италийн Ром ороод 5 хоног юм бол үзэх юм бол 5 байтугай хоног дуусахгүй юм байгаа л да. Зүгээр тэгж зорж явах үед бол байж болно. Тэгэхээс биш манайх шиг нэг онгоцны зардлаар нэг одоо аяллаар тий хамгийн багадаа 4-өөс 5 улсаар 7-оос 8 хотоор өдр ингээ аялдаг ийм аялал гэж ерөөсөн үнэхээр байхгүй байгаа шүү. Тэгэхээр хольж бодох уу гэдгийг бас энэ дээр нэмээ хэлээд өгчий. За. Окей. За. Аялал дээр би юу хэлээгүй вэ гэхээр үнтэй юм хэлээд өгсөн. Тэгээд ерөнхийдөө ойлгоцсон те манайхаа. За тэгвэл энэ дээр бизнес хийж болдсон байна гэдгийг сонирхож байгаа хүмүүс байна уу? За лайв үзэж байгаа хүмүүс дотор маань бизнесийг нь би сонирхё гэж байгаа нууд нэг гэж тавиад гаач. Манай Zoom-ийн ч гэсэн. За бизнесийн та бүгдтэй би тайлбарлаж өгье. За альва юун дээр альва өөрсдийнхөө дуртай сонирхолтой хийж байгаа зүйлээ бизнес болгоно гэдэг бол үнэхээр гайхалтай боломж байдаг. Тэртээ тэргүй чи оролцож байгаа юм чинь тэртээ тэргүй чи цагаа зориулж байгаа тий энэ зүйлээ өөрийн гэсэн орлого болгоо хувирах чинь гэдэг бол үнэхээр гайхалтай боломж. Тэгээ би бол үнэхээр маш happy байдсан шүү дээ. Одоо ингээд жил гарахны өмнө одоо энэ дээр шийдвэр гаргаад эхэлж байсан да маш их баярлалаа. Тэгээ тэрнийхээ хүчээр би богиногоо хугацаанд маш олон хот, маш олон улсыг одоо үзсэн байгаа. Тэгэхээр та наргаа ч гэсэн хойш тавьж цаг алдалгүйгээр одоо ингээд эхлэрэй л гэж хэлмээр байна. За бизнесийг нь хэлж өгье. Бизнес гэхээр яаж бизнес болдсон бэ гэхээр та бүгд маань түрүү хэлсэнтэй би 250-аар одоо гишүүнчлэл үүсгээ явж болдог сар болгон тэрийг $500 болгож өсгөөд явдаг тийм хадгаламж байдаг гэж хэлсэн хуримтлал. $100-ыг 200 болгоо явдаг хуримтлал байдаг гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр аль нь ч байсан гэсэн хамаагүй та бизнес хэрэгтэй $50 хуримтлал үүсгдэг хүн ч гэсэн бизнесийн хэрэгтэй байж болно. Яаж болдог вэ гэхээр ерөөсөө $95 түншийн эрх худалдаж авдаг. Окей. Энэ компани, Incruise компани одоо нэрийг ашиглан энэ одоо яг над шиг те энэ компанид би ингээд аялж гин энэ компани сайн шүү, сайхан шүү гэдгийг хэлээд 100 хэдэн оронд сурталчлаа дэлхийд дахны энэ зах зээл дээрээс долларын орлого олох эрх чинь $95-оор нээгддэг юм анаахаа. Окей. За $95 хэр удаан төлдөг юм бэ гэхээр 6 сар болоод нэг удаа төлөө явдаг.
Өөрөөр хэлбэл 6 сар тутамд гэсэн үг. За 6 сар тутамд $95 та бизнес хийж байгаа хүн бол одоо хэд дахин олчихно үсттэй, тийм ээ? Хамгийн гол нь $95 төлсөн бол та өөрийнхөө өмнө өөрөө хүлээсэн зорилго мөрөөдлөө тодорхой болгосон учраас шууд үйлдэл хийж, алхам хийж түүнийхээ араас явах хэрэгтэй. Тууштай зорилготой явах хэрэгтэй. Нэг эхэлж үзээ, хоёр өдөр оролдож үзээл, хоёр хүн сөрөг юм ярингуут нь за гэж нөгөө $95 хайчдаг. За тэгэхээр чинь мэдээж яриг бизнес явагдахгүй шүү дээ. Бүх зүйл хоёр талтай шүү манайхаа. Бүх зүйл хоёр талтай байдаг. Хүн нэг юмыг яаж харж болно? Хэн нэг сөргөөр нь хараад эсвэл хэн нэг сөрөг туршлага одоо хуримтлуулсан ямар нэг байдлаар өөрөөсөө ч болсон юм уу, хинээс ч болсон бүү мэд энэ аялын одоо хуримтлыг нэг үүсгэж үзээд өөрөө аялаагүй тэгээд тууштай биш байгаад хайцсан бол энэ компани буруу юм уу, тэр хүний буруу юм уу, тий? Ер нь бол тийм шүү дээ. Тэгэхэд тэр хүн юу гэдгүү гэхээр хүн гэдэг амьтан өөрөө дандаа өөрийгөө хамгаалах инстинкттэй байждаг, тий? Цаанаасаа өөртөө буруу өгөх хүсдэг гэсэн. Тэгэхээр юу яадаг вэ гэхээр би өөртөө мөнгө ээжсэн. Наа ч өөртөө удлаа. Тэгээ байхгүй би аялаагүй шүү дээ. Тэгээ яагаад аялаагүй? Хайцсан шүү дээ. Тэгээ одоо хэн буруутай? Тэгсэн мөртлөө наа чи удлаа гэддэг. Тэгэхээр юу гэсэн үг юм гэхээр худлаа бол одоо өнөөдөр 6,000 хүн монголчууд аялчаад байж юм гэж байхгүй шүү дээ, тий? Тэгээд би одоо амьд жишээ өөрөө аялсан тухайгаа яриад байна шүү дээ. Миний аялсан бичлэг фэйсбүүкээр дүүрэн байгаа, инстаграмаар дүүрэн байгаа. Та нар минь дараа нь ингээд итгэхгүй бол яваад ороод үзээрэй. Би аялаа явж байхдаа баян бичлэг хийгээд ингээд явдаг. Тийм болохоор бодит юм яригдаж байгаа. За тэгэхээр та нарыгаа бизнес дээр та бүгдийг унгах гэсэн, болиулах гэсэн, шантруулах гэсэн ийм хүн одоо бүр зоригтой ч хүмүүс орж ирж болно. Зарим нь мэдгүйгээсээ болоод та нарыг ингээд станер наач нь хэрэггүй дими гэгч хүн гарч ирнэ. Гэхдээ юу гэж та зорилгоо тодорхойлоод би ерөөсөө энийг хийнэлгээ шийдсэн бол танд юу цаад болох учиргүй. Энийг л нэгдүгürt мэдээд авчих. Юу цаад болох учиргүй. Тэгэхээр зэрэг хүмүүс хамгийн харамсалтай нь дандаа буруу газраас одоо өөрсдийнхөө тэр хийх гэж байгаа зүйлийнхээ тухай асуудаг. Дандаа буруу санал асуудаг. Буруу хүмүүсээс санал асуудаг. Юу гэдэг вэ гэхээр юу ч нэг ч удаа аялж үзээгүй, нэг ч удаа энэ тухай мэдэхгүй ийм хүнээс нэг удаа онлайнаар ажлынхаа хажуугаар $100 ч олж үзээгүй хүнээс энэ яах бол та энийг юу гэж бодож гэн гэдээ асуугаад байдаг. Тэгэхээр тэр хүн юу гэж хариулна гэж өөрөө аялж үзээгүй нэг ч удаа мөнгө олж онлайн дээрээс үзээгүй хүн чинь худлаа наа чи лойвэршүүл гэж хэлнэ штэ. Яг тэгэхээр өөрөө оролдож үзээгүй мэдэхгүй штэ. Тэгэхээр хүн мэдэхгүй юмныхаа тухай дандаа юм буруу юм ярьж идэг байхгүй юу. Гэхдээ хүн болгон тийм биш л дээ. Мэдэхгүй юмаа мэдэхгүй гэж үлэмжшүүлдэг хүмүүс чинь бас нэлээд одоо ухамсарын сайн төвшөнд явж байгаа хүмүүс байждаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс мэдэхгүй байдаг. Мэдгүй хүмүүс дандаа бусдад хор түгэж явдаг. Өөрийгөө мэдгүй байгаа болохоор тэр мэдгүй зүйлээ хамаагүй ярьж идэг гэсэн. Окей. За тийм учраас буруу хүмүүсээс одоо юм одоо яах тухайгаа, ирээдүгөө яах тухайгаа, хаашаа явах гэж байгаа тухайгаа, хаашаа аялах гэж байгаа тухайгаа, дараагийн 5 жил 10 жилээ ямар байх тухайгаа тийм хүмүүсээс асуухгүй юм аахаа. Тэгэхээр хинээс асуух юм гэхээр энэ салбар дээр мөнгө олоод үсчихсэн. Аялаад хамгийн багадаа аялаад үсчихсэн хамгийн багадаа $1000 олоод үсчихсэн тийм хүнээс суралцсан. Тэр хүн чинь яг би ингэж байж амжилтанд хүрсэн юм шүү гэдгээ зааж өгдөг байхгүй юу? Тийм биз дээ. Өөрөөр хэлбэл хүүхэд гаргаагүй одоо 20 хэдэн настай эмэгтэй хүүхдээ яаж би хүмүүжүүлэх вэ гэдэг тухай тэрнээс асуугаад нэмэртэй юу? Тэгээ та илүү мэднэ үстэй. Бид нар ингээд аяллаа тухай аялсан хүнээс нь аяллаа компани дээрээс мөнгө олсон хүнээс нь асуув. Тэгэхээс биш бид нар хоолоо өвдөөд байна гэд гутал засварчин дээрээс очиж асуугаад идэггүй үстэй. Яг ийм юмыг амьдрал дээр айгүй хийгээд идэгэн шүү манайхаа. Тийм учраас хүнээ зөв олж одоо яах вэ ийх вэ гэдгээ зөвлөгөө авмаар байгаа юм бол зөвлөгөө авч байгаарай гэж хэлмээр байна. Окей. За тийм болохоор энийг бизнесээр нь сонгож байгаа хүмүүс маань юуны дараа зүүмийн дараа надтай шууд холбогдоод яах вэ ийх вэ. За энэ дээр ингээд бусад хүмүүсийн урилгаар орж ирсэн хүмүүс маань урьсан хүн рүүгээ эргэж холбогдоо. За би ингэж шийдлээ тэглээ яах вэ ийх вэ гэд ингээд холбогдоод дараагийн алхмуудаа хойш тавилгүй хийж эхэлнэ.
Хойш тавь. Цаг хугацаа гэдэг юм чинь жирэлцэж байна шүү дээ. Ерөөсөө таныг хүлээхгүй. Хурд гэдэг юм чинь өөрөө мөнгө, хурд гэдэг юм чинь өөрөө баялаг байдаг юм манайхаа. Хамгийн үн цэнтэй зүйл чинь цаг хугацаа байдаг юм. Тийм учраас гялцах хэрэгтэй юм хийг шийдсэн бол шууд явж ор. Шууд одоо зүгээр шууд дайраад ор. Атаке гэж үг байгаа шүү дээ. Урагшаа гэдэг. Тэгэхээр урагшаа гэдэг зарчимтай л явна. Тэгэд хажуу талаас чинь баахан юм ярьж байгаа хүмүүсээ холдож ядаа зай тавиараа, аливаа холдож ядаа зай тавиараа гэж урагшлаад байна. Тэр хажуудгаас чинь тэр одоо нөгөө замын ноход уцаж байг ямар юм яадаг гэлээ. Жингийн цуваа явж илээ гэлөө. Тэрэн шиг тэр хуцаж байгаа ноход руу чулуу авч хідэл ах юм бол бидний цаг дэндүү хайран бид нар ерөөсөө урагшлахгүй. Зүгээр л холдож ядаа урагшаал гэж урагшлаад байд манайхаа. Бизнес хийх гэдгийн гол зарчим бол хинч тань цаад болохгүй та зорилгоо тов тодорхой харсан байх ёстой. Зорилгоо тодорхой, мөрөөдлөө тодорхой болгоод хүрэх гэж байгаа тэр цэгээ тодорхой болгоцсон хүнд ямар ч чулуу тийм том биш байх болно. Бүдэрж унах чулуу чинь. Бүдэрж унсан ч гэсэн маш хурдтай босоод урагшлах тийм хүчтэй зоригтой байдгийг. Тэрийг тийм учраас зорилгоо тодорхой болгосон байгаарай гэж хэлж байгаа. Бизнес эхлэх гэж байгаа хүн танд. Окей. За, бизнес эхлэхдээ яах вэ? Ерөөсөө ийм амархан. Одоо энэ компани дээр бизнес хийх зарчим нь айгүй амархан байхгүй юу? Та нар маань өөрийнхөө одоо $95 нэмээд төлчлөө те. Тэнгүүд компани танд за та бизнес хий гэдэг түншийн эрх гэдэг юм өгчдөг. За түншийн эрхээр та юу хийж болох юм бэ гэхээр хэмжээ хязгааргүй хүмүүсийг дэлхийд дахны аль ч улс орноос бүртгэж болно. Өөрийнхөө линкээр танд линк гэдэг гайхалтай энэ 21-р зууны гайхалтай зүйл дэлхийг маш жижигхэн болгож өгсөн алган дээр чинь бүх боломжийг тавьсан энэ гайхалтай зүйл бол линк юма гэдэг Mobicom Info-тай олон жилийн өмнө линк холбоос гэдэг зүйлийн тухай ярьж ирсэн. Тэгээ одоо яг өнөөдөр ингээд бэлэн болсон байж байгаа. Хүн болгонд нэг линк байгаа. Тэр линк дэлхийн хаана сууж байгаа нь хамаагүй, та танихгүй нь хамаагүй, та энэ мэдээлэлээ хүргэжилж чаддсан бол таны линкээр чинь бүртгүүлээд ороод ирэх боломжтой. Үнэхээр хаана байгаа нь хамаагүй та мэдээлэл хүргэж чаддаг юм бол тэр хүн дэлхийн хэмжээний том бизнес таны нэрэнд ор, таны тэр холбоос линкэнд ор босгох бол бүрэн боломжтой юм аа. Ийм байдаг. За тэгэхээр тийм байдаг. За тэгэхээр зэрэг линктэй болох нь байна. За линктэй болсон хүн яах юм гэхээр өөрийнхөө линкээр аяльяа гэж байгаа хүмүүсээ эсвэл би ерөөсөө бизнес хийнэ гэж байгаа хүмүүсээ аль нь ч байх нь хамаагүй та бүртгээд байна. Өөрийнхөө линкээр. За өөрийнхөө линкээр бүртгэж байгаа хүмүүс чинь $50-ын хуримтлалыг сонгож болно, 100-ийн их сонгож болно, 250-ыг сонгож болно. Тийм ээ 3 төрлийн хуримтлалаа хэлээд өгчин. Багийн хамтын ажиллагаанд ор гоё явагдана. Эхний ээлжинд та одоо ингээл заавал над чиг ингээл зүүм асаагаал ярих албатай ерөөсөө биш. Бид нар баг байгаагийн давуу тал өрдөөл юм. Таны хүмүүсийг би чадах болтол нь эргээд ингээ хүмүүстэй мэдээлэл өгөх болтол чинь багтай болтол чинь яах нь яриад өгөх юм биш. Зөндөө юм хүмүүс байгаа. Ганцхан би биш. Зөндөө олон лидерүүд байгаа. Энэ аялын компани дээр хүмүүсийг нэг баг болгоод хөтлөөд тэг заагаа зөвлөө явж байгаа хүмүүс байгаа. Хамтдаа гоё аялаад, хамтдаа хөгжөөд ингээд урагшилж байгаа хүмүүс байгаа шүү. Окей. Тийм учраас та ганцаараа биш гэдгээ нэгдүгээрт мэдэх хэрэгтэй. Маш гоё эрг гоё хамт олон дотор орж ирнэ. За аялж байгаа хүмүүс гэдэг бол ерөнхийдөө мөнгөтэй хүмүүс байдаг. Тэгэхээр хоногийн хоолоо яа гэсэн мэдээж хэрэг аялах тухай бодож чадахгүй шүү дээ. Тэгэхээр аялаж байгаа хүмүүс мөнгөтэй хүмүүс байдаг, эсвэл мөрөөдөлтэй хүмүүс байдаг манайхаа. Тэгэхээр мөрөөдөлтэй буюу мөнгөтэй хүмүүс яасан байдгийг гэхээр унаж босч үтсэн байдаг, мөнгө олж үтсэн байдаг, мөнгийг алдаж үтсэн байдаг, зүтгэж үтсэн байдаг, хөдөлмөрлж үтсэн байдаг. За ийм хүмүүс чинь хандлага нь өөр болсон байдаг. Тэгэхээр зэрэг аялал дээр орж ирж байгаа хүмүүс ерөнхийдөө тийм өөр хандлагатай, эерэг юм гоё хүмүүс байдаг. Юм туулаад үтцсэн хүмүүс байдаг. За би тэр энийг бол мэдэрсэн байгаа. Би чи олон төрлийн network бизнес дээр ажиллаж явж байгаа. Энэ аялал руу орж ирсэн аялын хүмүүс маань бол ерөнхийдөө санхүүгийн чадамжтай гоё хүмүүс байгаа. Тэгээд эерэг хүмүүс байдаг байхгүй юу? Бусдад хариуцлага хүлээгээд нэг юм хамтарч хийж яснаа бусдад ингээд одоо буруу тохиолдол олон юм яриад ингээл хайчаал өөрийнхөө бурууг бусдад тохиол ингээл байдаг хүмүүс бол энэ аялал дээр л байдгүй. Тэгэхээр зэрэг айгүй гоё тийм энергитэй бизнес шүү гэдгийг би энэ дээр бас давхар хэлмээр байна. За тэгвэл өөрийнхөө линкэнд ор та $500 гишүүнчлэлийг одоо нөгөө хуримтлалыг үүсгүүлэх зорилго, нэгдүгээрх зорилго. Та бизнес хийх гэж байгаа шууд зорилгоо тодорхой болгоно. $500 гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр таны линкээр чинь бүртгэсэн 5 хүн
$100 хуримтлалтай байж болно. Таны линкээр бүртгүүлсэн 2 хүн нэг нь 250, нөгөө нь 250 нийлээд бас 500. Эсвэл 50-аар хуримтлал үүсгэсэн 10 хүн ч байж болно. Эсвэл холимог нэг 250, 2 100 дахиад 250 ч байж болно. Ингээд ямар ч л байсан гэсэн таны линкээр бүртгэсэн хүмүүс яах нь одоо $500 хуримтлал үүсгэсэн байх ёстой сард. Тэр үед юу болдог вэ гэхээр та үнэгүй болдог. Үнэгүй болно гэдэг нь нөгөө уг нь бол би чинь сар болгон $100 төлөөд 200 болгоод явах хэрэгтэй хүн шүү дээ. Би өөрөө хитвчнээс хаан банкныхаа данснаас $100 төлөх байсан бол компани заа чи сайн ажиллаа. Манай компани маркетингийг амжилттай хийж $500 хуримтлал одоо өөрийнхөө линкэнд ор үүсгэсэн учраас би одоо энэ 500 чинь 450 болоод буучихгүй л байж ах бүхэл хугацаанд би чиний тэр $100-ыг $200 болгож хадгаламжийн чинь даасан дээр хийж өгье гэдэг. Окей. Тэгэхээр таны хуримтлал ингээд өөрөө мөнгө төлөөгүй байхад ингээд сайхан сар болгон $200 өсөөл явждаг. Энд чинь өөрөө орлого үсттэй. Тэр чинь 700 мянган төгрөг чинь мөнгө үсттэй тий. Та өөрөөсөө гаргахгүйгээр ингээд хуримтлуулаа явна гэдэг тоо. За энэ бол мөнгө шүү манайхаа заяа. За тэгээд энэ нэгдүгээр зорилго нь таны хамгийн нэгдүгээр хийх юм бол одоо зүгээр 5 хүн л гэж бодчихвол да хэдүүлээ тий хамгийн одоо ихээр нь. Тэгэхээр 5 хүн гэдэг одоо амар их хүн юусоо биш үстэй. Бид нарт ч одоо ингээд дэлхийд дүүрэн хүмүүс байхад одоо нэг танд найз нөхөд ах トゥ их сургуулийн ангийнхан, дунд бага сургуулийн ангийнхан гэдэг энэ хүмүүс дотор чинь 5хан ширхэг гарын 5 хуруу шиг аялах дуртай чиний хилээд байгаа саналыг зөвшөөрсөн тэ хамтдаа аялаа ямар гоё юм хэлдгийг ямар гоё юм гэж хүлээж авах нэг 5 хүн байхгүй юм гэдэг та итгэхгүй байгаа сте. Тэгэхээр яг ийм л боломж болцоог хамгийн ихэн дээр олгодог. За тэгээ энийг хийцэн хүн яах юм гэхээр дараагийнхаа шат руу мэдээж явна штэ. Тийм ээ. Дараагийн шат нь юу юм гэхээр одоо үнэгүй чи одоо ингээд сар болно үнэгүй болчлоо тий. Тэгэнгүүт чинь чиний тэр оруулсан 5 хүн дотор чинь би ч гэсэн үнэгүй болъё доо. Яагаад би заавал бас сар болгон $100 энэ боломж нь байсаар адил төлөх ёстой ингэж хэлэх хүн гарч ирж болно үстэй. За тэгвэл тэр хүмүүс тэр үнэхээр чанартай сайн хүмүүсийг олныг цуглуулад ээж чадах юм бол тэр 5-ууд чинь цаашаа 5 болгоод задрах бүрэн боломжтой байхгүй. Тэгээ задрахгүй байсан ч гэсэн чи би нэг 5 оруулсан дэлхийн хэмжээний бизнес босгоно гэд явахгүй тодорхой тий урагшаа штэ. За 5 оруулсан дараагийн сар дахиад 5-ыг дараагийн сар дахиад 5-ыг гэл чи бол том бизнес харж байгаа хүн чинь бол ерөөсөө хэнийг ч үйл хүлээн урагшлаа л байна. Окей? Хэнийг ч үйл хүлээн урагшлна. За ингээд урагшилж байх явцад чинь мундаг одоо хүмүүс чиний ингээд ууггүй хөдөлмөрлж байгаа зүтгэж байгаа тэр урам зориг тэр энерги ойр орчиндоо одоо харагдаж байгаа бүхэл одоо хүмүүст урам зориг тэр урагшлах итгэл үнэмшлиг өгнө те чамайг нэг хэсэг мэдээж шууд хүү хаа гэж дагахгүй гэж болно. Гэхдээ чамайг ажиглаад хараад байждаг. Хүмүүс чиний өөрчлөлтийг ажиглан хараа байждаг. Нөгөө Махатма Гандигийн үг гэдэг штэ. Эхлээд чамайг хүмүүс шоолно. Бүгдөө магадгүй чамайг ингээд одоо аялал маялал гэж яриад өөрөө аялж үзээчгүй юм байж гэж шоолж иж магадгүй. Өнөө нэг юм яриад энэ мөнгө олон чих шиг гэд одоо тий шоолж иж магадгүй хамаагүй. Гэхдээ тодорхой хугацааны дараа нөгөө шоолж исэн хүмүүс чинь чамайг ажиглаж эхэлдэг гэж байгаа юм. Ийм үе шаттай байдаг байна. Чиний өөрчлөлтийг ажиглаж хинхүү нэрээ эн чинь 2-3 хоног яриад дугуй болчих юм баг гэж бодсон чинь бүр жил болчлоо шүү яриад 6 сар болчлоо шүү энэ бүр яриад энэ хөөх бүр аялж гин гэл ингээл ажиглаж яхна штэ. Тэгээ ажиглаад байж байгаа хүмүүс нэг өдөр яах юм чамайг хүлээн зөвшөөрдөг байна. Хүлээн зөвшөөрөхөөр яах юм хүүе чи яаж гоё ингээд аялчгаа яаж чи одоо тэгээд нэмэлтээр одоо ингээд орлого морлоготой болцсон алив надад хэлээдэг үчгээд нэг өдөр чам руу ирэх гэнэ шүү дээ тий. Тэгэхээр ийм одоо процесс байдаг. Ер нь амжилт гэдэг юм өөрөө үйл явц ахгүй. Тэгэхээс биш амжилт гэдэг бол зүгээр юм хурдны юм гүйлт биш марафон байдаг. Тий? Чи тууштай ууггүй ерөөсө зогсолтгүй урагшлал авах хэрэгтэй. Тэрний дараа амжилт өөрөө ирдэг. Окей, зорьсон зүйлийг хараас тасралтгүй явах нь шүү. За тэгээд ингэсэн дараа яах юм бэ гэхээр нөгөө чиний оруулаад байгаа хүмүүс чинь баг үүсгэн үүсээд аялах нь аялаад ингээд нэмэгдээл байна тийм үү? Чи цоцолтгүй байгаа юм чи нэмэгдээл байна. Багийнхаа хүмүүс чи урам зориг нь болж байгаа, дүр зураг нь болж байгаа, тий? Үлгэр дуурайл нь бас болж байгаа.
Тэгэхээр чамайг хараад хүч зориг аваад ингээд урагшлаа л энэ тийм үү. За тэгээд ингээд урагшлсаар байгаад таны баг нийтдээ $3,000 одоо нөгөө хуримтлал үүсэж эхлэх үед та хамгийн ихний энэ компаниас шагнал болгож өгдөг тэр цол гэж юм байна. Энэ шатлалууд байгаа. Левелүүд. Тэгээд тэр хамгийн анхны левелдээ хүрээд та цолны мөнгө гэдэг тэрэн дээр нэмээд 4 төрлийн нэмэлт бонусны эрх нээгддэгэ. Окей. Тэгэхээр зэрэг бид нар хамгийн гол зорилго маань 5 хүнийг оруулах эсвэл $500 гэж ярьж болно. 250-аар 2 хүнч байсан та одоо үнэгүй болох боломжтой байна шүү дээ 500 учраас. За тэгээ ямар ч байсан гэсэн би зүгээр 100-ийн 5 хүн гэж жишээ аваад ингээ яриад явчих заяа. Тэгэхээр бити төрөл дээр заавал 5 хүн юм байна гэж буруу бити ойлгоорой. Ямар хуримтлаасаа л шалтгаалх нь шүү дээ. 250 байх юм бол 2 хүн байхад л 500 шүү дээ ялгаагүй. За тэгэхээр таны нэгдүгээр зорилго юу юм? Би тодорхой зүгээр шууд эхлээд юуны төлөө явахыг чинь хэлээд өгье заяа. Та $95 өөрийнхөө орж байгаа юун дээрээ хуримтлал дээрээ $95 нэмж төлөөд бизнесийн эрхийг авлаа. Окей, нэгдүгээрх нь таны хийх ёстой юм. Бизнесийн эрх авч яж та бизнесийн шүү дээ. За хоёрдугаарт юу вэ гэхээр бизнесийн эрх авсан бол өнөө маргааш гэж хойш нь тавихгүй. Одоо ингээд аяллаа, амралтын, наадмын гэдэг энэ олон хүмүүстэй одоо ойрд уулзаж байгаагүй найзуудтайгаа уулзаж уулзраад ингээд энэ тэнд ингээд замд явах болно тийм үү. Тэгээ явж байхдаа бизнесээ байнгын бодож ярьж явна. Ярих юмтай болчихлоо шүү дээ. Би өөртөө гоё бизнест орсон. 6 сарын дараа аялна, жилийн дараа аялна. Би бүтэн жил хуримтлаа цуглуулахаар шийдсэн. Дээр нь би мөнгө олдог болох гэж байгаа. Хамтраад юм хийх үү? Хамтраад ингэх үү? Энэ өөртөө гоё юм байл шүү. Окей. Эсвэл өөрөө ярихтаа би одоо нэг жоох хэрэгэлзээтэй байх юм бол тэгэл ингээ баг хамт олныхоо иймэрхүү энэ төрлийн зүүн болон ийм лайв сургалт янз бүрийн бичлэг үзүүлээд аливаа энийг үзэх найз нэг ийм эхэлсэн. Тэ? Яг яаж ярих юм бэ? Яаж хүмүүст мэдээлэл хүргэх юм бэ гэдгийг чинь бүгдийг энэ мэргэжлийн түвшинд энэ лидершип одоо болцсон дэлхийн хэмжээний мундаг манлайлалын том сургалтуудыг авчихсан мундаг лидерүүд энэ одоо компанид маань байждаг. Тэгээ тэр хүмүүс өгөөд явчихдаг байхгүй юу? Тангимаарч өгөө явчихдаг, онлайнаар ч өгөө явчихдаг. Улаанбаатарт офис дээр дуудаа таныг өгөх болно. Хэрэв Улаанбаатарт би хувь хүнээс заавал ингээд амьдаар нэг юм бодит ингээ амьдаараа ингэж ярьдэн шүү дээ. Ингээ уулзчиж мэдээлэл авмаар байна гэх юм бол би ямар ч асуудалгүй спонсор хуудасны дугаар имийг өгөөл таныг ингээ холбоод өгчихнө. Тэгэл болоо. За тэгээд дараагийн хүмүүсээ онлайнаар ингээ сургалтууд дурж олно. Тэгээд тангимын сургалтуудад дурж олно. Гэх мэт ингэж хамтарч гоё багийн тоглолт хийгээд бизнесээ хөгжүүлэх бүрэн боломжтой. Ийм гоё дэмжлэг тусламжинд байгаа шүү гэдгээ мэдэж авах хэрэгтэй шүү. Окей. За тэгээд зорилго нэгдүгээрх нь 5 хүн байна уу, 2 хүн байна уу мэдэхгүй хэд байх нь бол хамаагүй таны линкээр $500 хуримтлал үүсэх ёстой. Та хэрвээ энэ сард орлоо $500 хуримтлалыг үүсгэлээ. Тэгээд 5 хүн 100-100-аар оруулчлаа. За болчлоо. Тэнгүүд яахын дараа сараас эхлээд $100 төлөхгүй болчих юм байна шүү дээ. Ийм амархан байх юм шүү дээ. Тэгэхэд хүмүүс нэрээ ингээл төлөөл нөгөө нэг одоо яах вэ? Би бол ингэж бас нэг юм сургалтууд дээр хэлдэг байхгүй юу? Чи хараа $100 хэмнэх боломж байхад төлөөл байгаа юм чинь эсвэл чи $100 данснасаа гарч байгаа орж байгааг мэдэхгүй тийм баян юм байна. Тэ $100 гарч байгаа марж байгаа нь юу ч мэдэгдэдэггүй тийм баян хүн юм байна. Эсвэл чи бүр нэрээ ийм хүн 5 хүнд юм яриад оруулчих чадваргүй ийм залхуу юм байна. Энэ хоёрын л нэг өөр байх ерөөсө боломжгүй гэж хэлдэг байхгүй юу? Надад тэгэж санагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг та нар маань үнэхээр зориг болгоод энийг хийх хэрэгтэй. 5 хүнийг $100-аар бүртгэх. Эсвэл 2 хүнийг 250-250-аар ч болно те. За энэ нэгдүгээр ажил маань ингээд нэг эхний сардаа зориг болгоо бүтчих юм бол 2 дахь сараас эхлээд та ерөөсөө тэрнээс цаашаа $100 төлөхгүй нэ. $700-ыг зүгээр л автоматар аяллахын хуримтлал дээр ингээд нэмээ явж ийн гэж боддоо. За тэгээ энийг л ингээд бодчих заяа. За тэгээд алгуур мэдээж хэрэг суралцах цаг хугацаа тэр хооронд чинь бас байгаа. Тэгээд багаараа хамтарч ажиллана. Тэгээд одоо энэ 100 цаг чинь ингээд амралт аяллаа цаг болсон хүн болгон мэдээж хэрэг өөртөө ч олдохгүй байж бас болно. Гэхдээ алгуур одоо ингээд хүмүүсээ олон болгоод дараагийнхаа цол хэрэгмэ гэдэг юм руу явахыг зорих хэрэгтэй. Тэгээд дараа нь дахиад 4 төрлийн бонус байгаа гэдгийг
хэлсэн те. Тэгээд яг ингээ бизнесгээ эрхийг төлөөд яг ингээ би ерөөсөө энэ дээр би мөнгө олноо. Ерөөсөө би чадах юм байна гэсэн тэр мэдрэмж, дээр нь аялал гэдэг өөрөө ямар гоё салбар үлээ. Та нар маань MLM-тэй бизнес хийж исэн бол бүтээгдэхүүн борлуулах гэж бид нар өстэй ямар хэцүү байдаг үлээ. Хүргэлт мөргөлтэйгээл тэр нэг үнийн зөрүүн дээрээс нэг жоохон ашиг олох гол нэг бонусаа ингээд бүрэн болгож авах гал баахан юмыг ингээд зөрүү үнийг нь хасаал ингээд бонусаа хийхин тулд ингээд үнээр нь өгөөл бусдаа гай болоод бусдыгаа хөлдөөж ирээл те. Бараа бүтээгдэхүүн борлуулах бизнес маш хэцүү. Би хийж байсан. Би мэднэ. Сар болгон тэр бонусыг хийх болдог. Тэ тэгжээж нэг хэдэн төгрөгийн бараа харах гад байдаг. Хэцүү. Гэхдээ энийг хийсээр байгаа хүмүүс байгаа. Үнэхээр мундаг хүмүүс байгаа. Гэхдээ энэ аялал шиг юм амархан юм байхгүй. Аялал чинь сар болгон чи борлуулалт хийхгүй. Бараа зардаггүй байхгүй. Чи юу гэдгийг энэ аяллахаа тухай ярьдаг. Тэгээд хүмүүс нэг гэрээ хийгээд өөрийнхөө банкны картыг одоо аяллахын дастай холбогдсон байгаа бол тэр чинь ингээд нэг автоматар татагдаж яадаг учраас чамаас чи зүгээр л одоо дараагийн 5 үнэ би ерөөсөн дараагийн цалд руугаа хүрнэ гэдэг тэр л фокусоо л аваад яваад авахлахаас биш сар болгон борлуулалт хийх гэж үлээ үзээд одоо нэг энэ 3 шампуныг зарчих юмсан энийг одоо юу ч гэдгийг те хэдэн нүүрний тасыг зарчих юмсан савн шампуныг зарчих юмсан гэд ингэж зовдггүй таныг худалдагч болгодоггүй байхгүй энэ аялын компани бизнес нь. Үнэхээр тэр нь надад маш их таалагдаад би ер нь бол ингэжсэн. MLM бизнес би одоо дахиж амьдралдаа хийхгүй гэжсэн аахгүй. Тэгээд надад анх нөгөө миний энэ аялын бизнесийг ярьсан хүн хэлэхээр нь зэрэг эхлээд бол би ч угаасаа 2 жилийн турш хуримтлаа зөвхөн үсгээ явж ирсэн шүү дээ. Би ч ковидын яг үеэр хуримтлаа үсгээлсэн. За нэг хизээ нэг цаг сайхан болоод аяландаа гээл ихэнх хүмүүсийн хийдэг алдаа $100 би 2 жилийн турш төлсөн юм шүү. Тэгээд үнэхээр нөгөө хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг та нартаа өөрийнхөө хийсэн алдааг бити хийгээсэй гэж одоо шууд ихлэрэг хэлээд байгаа юм. Бити тэгж цаг алдаарай заяа. За тэгээд 2 жилийн дараа би аялаад аялсныхаа дараа ямар хэмнэлттэй ямар гоё болохыг мэдэрч ирээд тэгээд 24 оны яг өвлийн амралтаар охинтойгоо аялж ирснийхээ дараа 24 оны 1 сараас бизнесээ хийгээд одоо яг жил 6 сар болж байна. Тэгэхээр зэрэг би ингэж хэлчихсэн байхгүй. Үгүй ерөөсөө би MLM-тэй юм хийхгүй гэд хэлжсэн чинь энийг яагаад хийчих вэ гэхээр бүтээгдэхүүн байхгүйсэн. Би юм одоо ингэ борлуулмаар байсан яг үннээсээ гэхэд те хүн болгонд нэг өөр ингэсэн сонирхол байгаа штэ. Тэ дуртай зүйл дургүй зүйл гэх юм. Яг уу мөнгө олохын төлөө бол одоо юу ч хамаагүй хийхээр л байсан тийм үе бол хүн болгонд л байж идэг. Гэхдээ тиймэрхүү бизнесийг хийж үзсэн бас их махалдсан байна, хэцүү юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ би өөрөө бас ингээд амьдралын чанар ч юм уу жоохон дээшлээд ингээд ирэхэр зэрэг надад сонголт байж шít хамгийн гол. Яалтчгүй би юм зарахаас аргагүй байвал би зарна штэ. Гэхдээ зарахгүй байж болно, аялаа ярьж болно гэсэн юм сонголт хагаад би тэг аялаа ярина гэдгийг л сонгоцсон байхгүй. Окей. Тэгэхээр зэрэг та нартай ч гэсэн хэлэхэд энэ их тансаг бизнес байхгүй юу? Бүтээгдэхүүн барай явдаггүй, хүнд юм заргаад суудаггүй, борлуулалт хийх гээд байхгүй. Зүгээр л аялах дуртай юу? Аялаач ийм гоё аялаа. Хамтдаа аялье, баг болъё. Ийм л гоё бизнес. Ийм амархан энгийн ярих юм нь ерөөс энгийн байдаг. Тэгээ бодит байдаг. Маш их хүмүүс аялцсан. Одоо хэрэг маш олон хүмүүс аялалтаа явсгаач л байгаа. Аляскад аялаа явж байгаа гэр бүл хідэн гэр бүл баг шиг байна. Өшөө Япон, Солонгосын аялал тэгээ ийшээ тийшээ ингээд аюу олон тийшээ аяллууд гарсан байгаа юм билээ. Тийм. Одоо манай Европод чинь нөгөө нэг усан онгоцны насан туршидын том улаан онгоц чинь 7 сард явах гав байж штэ. Грекийн арлуудаар явах гэж байгаа. За тэгээд улаан онгоц гэснээс хүүхдүүдэд зориулсан Диснейландын нөгөө бүх тоглоом нь явж идэг тийм Дисней гэдэг улаан онгоц бас явж идэг. Тэгээд тийм онгоцудаар эдэр манай охин бол одоо дараагийн удаа аялна шүү. Хизээ явах юм бэ гэж нэгсэн нэг хүүхэд байж байгаа. За тэгэхээр бид нар бизнес хийж яхан бол энэ бүгд боломжтой. Би бүх онгоцон дээр сууж үзнэ гэж боддог. Амьдралынхаа турш аялна. Энэ гоё онгоцуудыг сууж үзэн тэгээд миний одоо дараагийн маш том мөрөөдөл маань 6 хоттой онгоцоор аялье гэж бодож байгаа. Яг 2 дахин илүү үнэтэй л да одоогийн аяллуудыг бодвол тэгтээ миний хүсэл байд те би ямар гоё байдгийг 6 одтой зэрэглэл ямар байдгийг би үзмээр байгаа. Тийм тэгээд энэ аялал чинь зөвхөн одоо далайн аяллаас гадна газрын аяллууд маш их байгаа. Монголын газрын аялал
400 гаруй байлээ. Монголын зочид буудлууд 20 хэдэн зочид буудал байдаг. Тэгээд дэлхийн бусад зочид буудлуудын бас хямдрал үйлчилгээнүүд бас байдаг шүү. Окей. За энийг бас хэлчихье. За тэгээд бизнесийн эрхийг аваад ороод ир. Тэгээд бизнесмен, бизнесвумен болох сургалтын чинь бол тусгай багаараа ингээд тусгай сургалт болгоод яаж хүнтэй ярих юм, яаж хүнээ урих юм, ямар сургалт одоо хүмүүстэйгээ яаж одоо тий митинг хийх юм, яаж зүүм хийдгийг, яаж борлуулалтын одоо ур чадвар гэж юу юм, худалдан авагчийн сэтгэл зүй гэж юу байдгийг, яаж итгэлцэл үүсгədгийг, яаж онлайн дээр, яаж сошиал медиагаа хөгжүүлэх юм, яаж сошиал дээр ил гарах юм, рил стороор яаж борлуулалт хийдгийг гэдгийг бүгдийн заагаа явж байгаа онлайн сургалт бас надад байгаа. Тэр сургалтанд маань бас сууж олно. За би өөрийнхөө багийн 5 хүнээ оруулаад одоо юу яатсан боцлоо хангацсан хүмүүсээ би өөрөө тэр сургалтанд бүгдийг өнгөө авцсан байгаа шүү. Окей. Тэгэхээр та нар маань одоо орж ирээд 5 хүнээ бүрдүүлээд өөрийгөө нөгөө чөлөөлж штэ. Тэ? Өөрийгөө $100 сар болгон төлөхгүй болцсон хүмүүс маань миний энэ жилийн $360 үнэгүй ийм одоо хөтөлбөр жилийн хөтөлбөр байгаа. Энэ нь болохоор онлайн бизнесийн ур чадвар дээр нь хувийн хөгжлийн юм манлайлалын юм гоё сургалтууд байгаа. Бүхэл юм багтцсан юм сургалт. Мөнгө гэж юу юм? Мөнгийг бид нар яаж ойлгодог болоод бид нар дандаа мөнгөний араас яваад идгийн бидний одоо тухайн нийгмийн соёлын одоо эсвэл өв уламжлалтай холбоотой эсвэл нөгөө нийгмийн систем те социалист нийгмээс хамааралтай бидний ээж аав эмээ өвөө одоо сургуулийн сургасан тэр орчин нийгмийн нөлөөлсөн нэг юм үзэл санааны нэг юм байгаад байгаа. Буруу итгэл үнэмшил байгаад байгаа. Мөнгөний тухай, баялагын тухай, баян хүний тухай. Тэр том блок бидэнд байдаг те. Гэх мэт энэ бүх зүйлийг чамд яг ямар блок байгаа болоо чи байнгын өртөө байдгийм бэ? Ягаад чи дандаа мөнгөний араас яваад байгаа мөртлөө мөнгөгүй байд юм бэ? Ягаад дандаа цалингийн зээлтэй байдгийм бэ гэдгийг учрыг бас олох тийм хүн өөрийнхөө дотоод далд ухамсарт байгаа програмаа таних ёстой юм билээ. Тэгээд иймэрхүү гоё одоо мэдлэгийг олгосон хүртэл хөтөлбөрүүд дотор маань байж байгаа. Тэгэхээр зэрэг маш өргөн үрээтэй сургалт миний сургалт байгаа шүү. За тэгэхээр та нарыг миний сургалтыг 5 хүнээ бүрдүүлээд өөрийгөө чөлөөлөнгүүтээ миний $360 сая гаруй төгрөгийн үнэтэй жилийн хөтөлбөрийг бэлгэнд өнгөө аавна шүү. Энийгээ бас ингээд дуусгаас өмнө хэлчихье гэж бодож байна. За тэгээ сургалт тусдан тэгэж мэдээж мөнгөө төлөөд сургалт авч болно. Тэгснээрээ та өөрийгөө нээн, өөрийнхөө чадварыг нээн, онлайн дээр ямар салбарууд байгаагаа мэднэ. Тэгээд эндээсээ одоо жишээ нь над шиг те бүтээгдэхүүнгүй юм байна. Энэ аялыг би авна, аялах би өөрөө маш дуртай юм чинь гэд ингээд сонгож штэ. Тэр шиг ингээд сонгосон хойноо энэ салбар дээрээ ямар ур чадварыг хурдан сураад яаж би хурдан лидер болж яаж баг бүрдүүлэх вэ гэдэг ур чадвараа хичээлээсээ бас сураа явчихдаг байхгүй. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө лидершип, манлайллын, хувийн хөгжлийн сургалт маш түлхүү тийм сургалт байгаа. Гэхдээ техникийн сургалтууд байгаа. Жишээ нь Facebook, Instagram-а яаж хөгжүүлэх, яаж одоо олон хандлт авах вэ, яаж reel хийх, яаж story хийдгийг, энэгээрээ яаж борлуулалт хийдгийг эдэргээд юмнуудыг зааж техникийн сургалтууд бас хамт байгаа. CapCut, Canva, хэмэл оюун ухаантай харьцаж одоо сурах те өндөр ур чадвар болон цагийг хэмнэж одоо тий ажиллана. Хэмэл оюунтай харьцаж сурж ижил та цагийг хэмнэх болоод байгаа байхгүй юу? Маш богино хугацаанд бүх юмнуудаа хэмэл оюун ухааны дэмжлэгээр хийлгэж болж байна. За энэ бүх сургалтууд миний сургалтанд байгаа шүү. Окей. За энийг бас хэлчихье. За ерөнхийдөө мэдээлэл бол ингээд дуусчихна. Асуух юм байвал асууж болно. Тэгээд лайва нэг хараадахыг. Миний энэ лайв дээр хараа бицэн юм харагдахгүй ингээд зөвхөн үзэж байгаа хүмүүс нь харагдаад бицэн юм харагдахгүй байхгүй. За ачаараа юу руугаа нэг ороод харчвал харагдах нь. Энэ утсан дээр ороод харах гад үцээ та. За зөмд байгаа хүмүүс маань асуултуудаа зөм дээр бичиж болно. Нэг нэгээд асууж болно шүү. За. За би лайвныхаа комментиг уншия. Тэр хооронд та хэд маань бичиж байгаарай, окей? Ерөнхийдөө би их ярина үхээс бага ярина гэж байдаггүй байхгүй. Би чи их чалчаа юм шиг байна. Тэгэхээр та нар шууд одоо хилээд асуу. За гайгүй уг нь бол нэлийн л их ярьчдаг л хүн шүү.
хэтрүүлээд их чалчсан л байна уу гэхээс биш. Багтахгүй л их ярьдаг хүн шүү дээ. За би лайв нэг хараадах юм. Асуулт юу вэ? За зүүмэл бичсэн юмнуудыг би орж ирж байна, харж байна. За доохон шүү. За. Юу лайв дээр ерөөсөө асуулт байхгүй байна. Сэргэлэн буяагаан маань сайн уу гэсэн байна. За. Тэ. За тэгээд ямар ч гэсэн ингээд лайваа дуусгая. Лайв үзэж байсан та нартаа үзэж дууссан одоо үргэлжлүүлээд үзэх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд лайв ямар ч байсан лайв 30 хоног хадгалагдсан юм байлээ. Тэгээд үзэж амжих байхаа гэж бодож байна. Асуух асуултууд байвал над руу шууд чат бичиж болно. Сургалтын тухай бас асуувал над руу чат бичиж болно. Аяллахаа тухай ч гэсэн адилхан. Окей. Баярлалаа. За ингээд би зүүм юугаар лайваа дуусгачлаа манайхаа. Энэ бичлэгээ ч гэсэн дуусгачих тэгэхгүй бол